За учирлаа нэр урам хугарч шүү. Та яг кабинетаа өөрөө код нөхөрийн бүрдүүлж чадсан юм уу? Бас их харамсалтай байна шүү хэрэгч та. 2 жил хүрэхгүй хугацаанд бид 3 улсын их хурлын дарга 3 засгийн газрын нүүр үзэж байна. Ер нь өнөөдрийн энэ засгийн газрыг бүрдэж байгаа байдлыг хараад манай улсад ер нь хариуцлагын ёс зүй гэдэг үг бол одоо баг үгийн сангаас асагдж байгаа юм байна да гэж бодогдсон. Ер нь бид нар өөрсдөө улс төрчид энэ цуугаа усуудалд энэ улс оронд энэ хариуцлагагүй ёс зүйгүй хар муухай гүтгэлэг ийм эмх замбраагүй байдлыг л бид нар өөрсдөө бий болгож байна шүү. Энэ бүгдийг хараад байж хад нөгөө чойнмын шүлгэнд гардаг шиг улаашаагасан хэдэн хүүхэд улс улж тоглож яах гэдэг л тэр бадаг нь саанд ороод байна. Ер нь тийм шантаажны барьцааны юм шиг саяхан та нар шал өөр юм ярьж явсан. Танай намын нэг сайд үндсэндээ харбиний гэрээ ярьсаар байж байгаа хүүхдээ эрүүл мэндийн сайд болгож чадаж шít. Худлаа биш үсттэй. Нөгөө нэг яриадсан хулгаал өөрч яасан бэ? Та ч одоо бүр бараг жил шахуу нодон намраас хойш яриадсан биз дээ. Одоо ингээд ард түмнийг татсуучаад тэгээд эрх мэдэл албан тушаалаараа эсвэл нэгээ гүтгэж шоуддаг юм уу? Өвддөг юм уу та нар чинь? Уг нь шүүхээр тогтоолох ёстой үстэй чинь. Тэгээ одоо ингээд бүгдээрээ ингээд барьцаанд ороод Монголын төр нөгөө их нүүрсчдийнхээ өмнө ингээд буугаад өгчөж байгаа юм уу? Нэг нүгөө хэлэхэд энэ засгийн газар бол гэмт хэрэгэ нууц хаацаалах гэсэн ял наймаалтсан л засгийн газар гэж би харж байна. Үндэ тэр их танд яриадсан хулгайчин бол бидний боломжийг дээрэс нь улс орны хөгжлийг иргэдийн ирээдүйдээ итгэх итгэлийг бас бидний үр хүүхдүүдийн ирээдүйг амьдралын чанарыг хулгайсан хулгай шүү дээ. Жоох ичдэггүй юм уу? 2 асуулт байна. Нэгдүгээрт нь дэлгэр сайхан сайдаас бидний нөгөө яриад байсан замын үүдээс олон овоогоос Улаанбаатар руу одоо эдийн засгийн гол коридор болсон нөгөө засмал зам баригдах асуудал ер нь юу болж байгаа вэ? Сүйд лүнгийн зам гэдээ яриад эхэлсэн ч одоо юмны ирэм дараа гэж нэг юм байна үсттэй. Хоёр дахь асуудал нь одоо ингээд говийн бүсээ сонгогдсон гишүүний хувьд говийн бүсийн тээвэрчид ялангуяа одоо уул уурхайн тээвэрчдээс маш их хүсэлт ирэх юм. Ачаа тээвэр олдохгүй байна. Дээрээс нь одоо тэр ковот мовт гэж яриад их юм. Одоо дээрээс нь дахиад ингээд энэ өдрөөс өдөрт түлшний үн дизелийн хомсдол үүсэж байна. Энэ дээр ямар бодлого баримталж байна вэ? Тэр тээвэрчдэд ачаа тээвэр олж өгөх асуудал дээр нь дээрээс нь одоо энэ дизель түлшний хомсдолд энэ үн өдөр болгон өдөр ч одоо сая 300 одоо ингээд 500 ч удахгүй юм 5000 хүрэх нь шүү дээ. Энэ дээр ямар бодлого баримталж байна гэж. Хоёрдугаархан тэр шинээр томилогдож байгаа хөдөө аж ахуйн сайдаас за танай намын маш буруутай бодлогоос газар тариалангийн салбар уналтанд орсон. Маш буруу бодлого явуулсан шүү. Одоо үүнийг яг яаж сайжруулах гэж байгаа юм? За бас нэг асуудал нь болохоор энэ газар тариалангийн бүтээгдэхүүний экспорт ялангуяа таримлын шинэ бүтээгдэхүүнийг экспортод гаргах чиглэлээр та яг ямар юм хийх гэж байгаа юм? Өнөөдөр Монголын нөхцөлд бол Улаанбуудаа тэгээд нөгөө Юнгар гэдэг Арабс за тэгээд тэжээлийн ургамал төдийхөн таримлын сэлгэн их багтай. Жодим тарин түлш одоо бас ховордож байна. Дээрээс нь экспорт байхгүй үн хямд газар тариалангийн салбар чи хөлдөө. За ерөнхийдөө хариулъя. Тэгээ Ганбаатар гişүү бас нөө чойнмын шүлэг хэллээ. Тэгээ би бас нэг шүлэг хэлэхэд нөө явсан замаа харсан чи ямар богинох юм бэ? Явах гэж байгаа замаа харсан чи ямар урт юм бэ гэдэг шиг л ийм л цаг үед засгийн газар ажилдаа орж байна. Нэгсэндээ бол энэ ойрхот орнын бүс нутагт үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж эдийн засагт учирч болшгүй хямралыг хэрхэн даван туулах уу гэдэг бид сорилтын өмнө ирлээ. Ер нь энэ эдийн засгийн хүндрэл сорилтын үед л байгуулагдж байгаа засгийн газар. Тэгэхээр дотоод улс төр гэхээсээ илүүтэйгээр дотооддоо илүү эвлэж нягтарч асуудал сорилттойгоо тулах юм шаардлага үүсэж байгаа. Ялангуяа одоо энэ нийлүүлэлтийн гаралтай инфляц бол үнэхээр санаа зовоож байгаа. Яг ард түмний нуруунд дээр ирнэ.
энэ дизель түлш, бензиний үн шат одоо нэмэгдэх ийм одоо төлөвтэй болчлоо. За ялангуяа одоо энэ эмнэлгийн хэрэгсэл стратегийн энэ гол бүтээгдэхүүнүүдийн үн нэмэгдээд эхлэхээр энэ бол бас их дөргөлт болно. Тийм ч учраас энэ цаг үе бол өөрөө илүү асуудалтайгаар нүүр тулах цаг гэж бодож байна. Мэдээж засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх, авилгатай тэмцэх ажлуудаа бол одоо тасралтгүй явуулна. Гэхдээ үүнийг уг үндсээр нь устгах арга хэмжээ авахгүй бол нэг асуудал гаргаж тавиад материал хуулийн байгууллагад өглөөгөөд тэр асуудал эцэгцэн шийдэгдлээ асраг цаг хугацаа алддаг. Жишээ нь хууль зүйн яамч тэр засгийн газар тэр мөрдөх алба ерөөсөө биш байхгүй. Гэт тэр чинь эцсийн шийдвэрээ гаргадаг тийм алба өөрөө засгийн газар хууль зүйн яам биш. Харин засгийн газрын гишүүдийн хуваар бол өнгөрсөн хугацаанд жишээ нь засгийн газар тэмдэглэл гаргаад тэр нэг төгрөг нуурын ордтой холбоотой асуудал дээр бид нэр засгийн газар дээр оруулаад нийт материалын авилгатай тэмцэх газар хүлээлгэж өгч. Тэрнээс хойш одоо тэр процесс ямар төвшөнд явах гэхээр нэг хууль хяналтын байгууллагын тэр мөрдөн шалгах ажиллагаа хинч орох ирэх байдгүй. Ингээд л хүлээгээд байдаг. Тэрээс иргэд болохоор ярьцсан бол баг ингээд аваачаа шоронд хийчихэж. Тийм ирэх засгийн газарт байхгүй. Засгийн газар бол гүйцэтгэх засаг л. Тухайн үед бол тэр төгрөг нуурын ордтой холбоотой материалыг хуулийн хяналтын байгууллагад аваачаал өгсөн. Энийг шалгаж өгөөч гэдэг ингээд л байждаг. Тэгэхээр цаашдаа гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, авилгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авахын тулд би яриад байгаа нь тэр зөвшөөрлийг 100% захимаар өгөө. Тэр 820 мянган шилэн мэдээлэл байсныгаа одоо илүү олон болгоё. Энэ эргэцүү орчноо шинчилъя гэх. Тэгэхээр энэ засгийн үед бол мэдээллийн ил тод байдал сайжрах нь дамжиггүй, хүний оролцоо багасгах нь дамжиггүй, дэвшил гарах нь дамжиггүй. Тэгэхээр их ярих биш, үр дүнгээрээ та бүхэндээ одоо дүнгээ тавь. За Дэнгэр сайд хариулъя. За Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. Манай яамнаас зарласан сонгон шалгаруулалт замууд чойрын 490 км тусгай зориулалтын хүн даацын автозамыг одоо ялагч нь тодорчсон бид 4 сарын дундуур нээх гэж байгаа. Ажлыг нь. Тийм учраас бол энэ ажил явнаа. Нэгдүгээрт. За хоёрдугаарт бол манай урд энэ Улаанбаатар хотоос чойр сайн замуудын энэ зам бол хамгийн их ачаалттай зам учраас бид цаашдаа ер нь бол энэ говь сүмбэр тэгээ хөшгтийн өндөө орж ирэх зам тэгээ бусад энэ замуудыг ер нь энэ том замуудыг бол цаашдаа бид төсвийн мөнгөөр биш төр хувийн хвшлийн түншлэлээр хувийн мөнгөөр төлбөртэй зам барьдаг болно. Төсөв одоо цаашдаа бол ингээд ийм том замуудыг барих тийм даац байх. За гүйцэг хариулчих. Дэнгэр сайд. Цаашдаа бид олон улсын жишгээр төлбөртэй замуудыг бий болгосноор ингээд ийм одоо замын одоо шин зам барих ийм боломжуудыг нээж өгнө. За уулуурхан энэ компаниуд одоо ачаагүй байна гэж ярьж байна. Бид 25 оны 9 сарын 23-ны өдрийн 77 дугаар тогтоолоор засгийн газар тодорхой төлбөртэйгээр одоо уулуурхан ачааг тээвэрлэх ийм боломжийг нээж өгсөн байгаа. Тийм учраас урагшаа наашаа одоо импортын ачаа явж байгаа машин болон урагшаа явж байгаа бүх машинууд бол хоёр талдаа ачаатай явах ийм боломжийг нээж өгсөн гэдгийг нь ташрамдалъя. Тийм учраас цаашдаа бол аль болохоор бид бас энэ замыг одоо аль болохоор төлбөртэйгээр явуулах энэ боломжийг нээж өгөн төлбөртэй болгож байгаа нь бид бол эргээ замаа засах энэ одоо хөрөнгө оруулалтыг бий болгож байгаа шүү. Сангийн яам бол замыг өөрөө мөнгө олоод засч бай гэдэг ийм үүрэг өгсөн. За дамд нэмсээр хариулчих. Нэмэлт 1 минут. За газрын тосны бүтээгдэхүүнтэй холбоотой асуудал дээр бол бас Ганбаатар гишүүнээс бас нэг юм хүсье зүгээр бүхэл намын эвслийн бүлэг тэгээ гишүүдээс нэг юм зөвлөг хүсье. Хомсолт орох нөхцөл байдал одоогоор байхгүй. Нэг сарын хэмжээнд хэдүүлээ бас нэг ард иргэдээ бас нэг юм 50 амгалан байлгаж бас нэг хэрэглээгээ бодох тал дээр нь анхаарах ёстой.
энэ дээр одоо бас улс төрчмөөргүй байна. Яагаад вэ гэвэл бид дэлхийн 90 гаруй орны нэг болчиход байна. Гадаад нөхцөл байдлаас шалтгаалсан хүндрэл учраас бүгд энэ дэр бас боломжтой хандцгаая. Одоогийн байдлаар бол 1 сар орчмын нөөц бол байна дизель түвшин дээр. Хоёрдугаар асуудал би танд үнэн дээр бас нөхцөл байдлыг хэлье. Юу вэ гэхээр манай улс 100% бараг 97-8% Оросын холбооны улсаас шатхууны бүтээгдэхүүн авдаг. Манай гол ханганы нийлүүлэгч Роснефть компани 4-р сарын хил үнэ гэж одоо үнэ ирүүлсэн. За гүйцэг хариулчих. Энэ хил үнээр бол би бас хэлж өгөө танд. Тэгээд түвш бол энгийн зуны дизель түвш $648 тонн тутамдаа нэмэгдээд $1385 болсон байна. 2 дахинаас илүүгээр өссөн гэсэн үг. Үнэ. Евро 5 дизель түвш $712 байсан бол $483 нэмэгдэж $1410 болсон. 2 дахин. За евро 5 А2 автобензин 765 байсан бол 441-ээр нэмэгдээд 1206 болсон. А95 автобензин 735-аас $441 нэмэгдэж $1176 болсон. Ингээд үндсэндээ төрөл тос бүр дээрээ $441-ээс $648 өсөөд үүнтэй холбоотойгоор зах зээл дээр А2 автобензинээс бусад төрлийн шатхууны үнэн дээр энгийн дизель түвш 2200 төгрөгөөр нэмэгдэж 5200. Евро 5 дизель түвш 1300 төгрөгөөр нэмгэж 5300 төгрөг. Евро 5 За. Хөдөө аж ахуйн үндэстэй шөнгөлдөр юм. За Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. За хүнс хөдөө аж ахуйн салбарын экспортын гол одоо ачааг бол одоогоор бол ноолуур махны экспорт бол оролж байна. Арьс шир, ноосны экспорт бол маш бага түнтэй байдаг. Газар тариалангийн салбар руугаа ороод ирэхээр энэ манай хөдөө аж ахуйн салбар, газар тариалангийн салбар бол зөвхөн дотооддоо хоолтой байх гэдэг тэрэл одоо зарчим руугаа яваад идэм л. Улсын хэмжээнд бол 1.2 сая га газрыг бид нар газар тариаланд хэрэглэх боломжтой. Гэхдээ бол энэнийхээ талд нь шахуул одоо тарьдаг. Нөгөө талдаа нэг сөрөг юм байгаад байгаа нь байгаль цагуурын энэ онцлогоос ихээхэн зүйлүүд шалтгаалдаг. Зарим үед ургац сайн, зарим үед одоо ургац алддаг. Шалтгаан нь бол зөвхөн одоо бороо байгалийн иргэшээлд байдаг. Тэгэхээр газар тариалангийн салбарыг экспортын бас нэг том салбар болгохын тулд нэгдүгээрт олон улсын стандарт юм. За гүйцэг хариулчих. Нийцүүлж байхын тулд урангуулын одоо агентлаг хүртэл одоо өнгөрсөн 24 онд одоо 2024 онд байгуулж өгсөн. Тэгээ одоо ажлаа авахаар миний бас гол анхаарах сэдвүүдийн нэг бол энэ гэж үзэж байгаа. Энэ бүтэнсээ өдөр Сэлэнг дархан төвийн бүсээр бас газар тариалангийн салбарын нөхцөл байдалтай танилцсан. Тэгээд ер нь газар тариалангийн салбарыг зөвхөн одоо арилжааны зориулалтаар одоо тарьсан ургамал зүйлийг гаргахгүй, зарахгүй өдр гэдэг гинтийн энэ шийдвэрүүд бол бас энэ ургамлын экспортын газар тариалангийн экспортод бас нэлээд сөрөг нөлөө үзүүлдэг юм байна гэж ингэж бас одоо дүгнж байсныг байгаль орчны хүнс хөдөө аж ахуйн байнгын орон дээр тэгэхээр энэтэй бол одоо яг салбарын хариуцсан одоо мэргэжилтэнгүүттэйгээ энэ салбарт ажиллаж байгаа хүмүүстэйгээ нэлээд сайн одоо судалж ахиц гаргахын төлөө байна гэж ингэж та бас ойлгож байна.